Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, англи хэлний багш тогт хоёр байна. Испани хэлийг цуврал хичээл болгоод бүр анхнаас нь оруулахаар энд сууж байна. Энэ бол миний нэлээд олон жил бодож исэн, хийх юмсан гэж хүсэж исэн зүйл маань байгаа. Бэлдсэн хичээлээ харуулад эхлэе. Испани хэлийг цуврал хичээл болгон оруулах эхний хичээл маань эхэлж байна. Хэрв хичээл болгоныг маань үзье, алдахгүй сурч авъя гэж хүсэж байгаа хүн байх юм бол, сонирхож байгаа юм уу, хэрэгцээтэй хүн байгаа бол English Espanol Talk гэдэг YouTube сувгийг маань дагаарай гэж би таныг урьмаар байна. Subscribe гэсэн дээр нь дарахаар доошоо харсан ийм тэмдэг байж байгаа сум. Тэрэн дээр дарах юм бол all гэсэн сонголт гарч ирнэ. Тэр сонголтын дээр дарах юм бол намайг хичээл оруулах болгоно мэдээлэл хүлээж аваад авах болно. Өнөөдрийн хичээлээр Испани хэлний цагаан толгой буюу El Alfabeto Español. За Испани хэл бол миний бүр ярих дуртай, сурах дуртай ийм хэл байж байгаа. Хоёрдугаарт нь дуудлага заана. Ер нь бол англи хэл шиг айхтар сүрхий дуудлага нь хэцүү биш боловч нэг бяцхан хөөрхөн юм дүрмтэй байгаа. Энийг нь сурчих юм бол ер нь цаашдаа ингээд юу яхад испанаар бичсэн үгнүүдийг уншихад ойлгохгүй ч гэсэн зөв уншиж чаднаа. Нийт 27 үсэгтэй 20-д орны 442 орчим сая хүн Испаниар ярьдаг гэдэг нэг юм судалгаа харсан байгаа. Би тэгэхээр хэдүүлээ энэ дээр тоо нэмцгэх нь байна. За эхний үсэг А, Б, С, Д, Э, Ф, Х, H, I, J, K, L, M, N, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z. Ингээд дуудлага үзээд эхлэе. Хамгийн ихэнд эхшгүүдийг үзнэ. Эдгээр ямар ч үгэнд орсон өөрчлөгдөхгүй. А, Э, И, О, У. Энэ янзаараа л дуудагдана. Хоёрдугаарт нь С гээгүүлэгчийг үзье. Үүний араас А, О, У их шиг орох юм уу? Эсвэл гээгүүлэгч орох юм бол С маань К гэж дуудагдж байгаа. За хэдэн жишээ харъя. Vaca, une, color, ung, cuerpo, bie, clase, ang. Харин С-ийн ард И ихшгүүд орох юм бол энэ маань С гэж дуудагддаг. Centro, cielo. Гуравдугаарт нь CH, Ч гэж дуудагддаг. Chocolate. За энийг бол Монгол орчуулганд бичих шаардлагагүй үг байж байгаа. Шоколад. Дөрөвдүгээрт Хэг үзнэ. Энэ бол С-тэй жоохон төстэй. Хэгийн ард А, О, У юм уу? Гээгүүлэгч орох юм бол Х маань Г гэж дуудагдж байгаа. Жишээ нь gato, муур, gol, гол хийх, хөл бөмбөг идэртэй гол хийх. Agua, ус, globo, үлээдэг шар. Хэгийн ард И орох юм бол Х гэж дуудагдж байгаа. Gente, хүмүүс, gigante, нүсэр том юмыг gigante гэж хэлдэг. За Хэгийн дараа У, Э, У, И орох юм бол Г эсвэл Ги гэж дуудагдж байгаа. Гияр гэдэг бол замчлах. Хүүгээтэй, тоглоом. Тавд нь Аче. Үгэнд орохдоо
дуудагддаггүй. Оля сайн уу? Отель зочид буудал. 6-ад нь Хота хэ гэж дуудагддаг. Хосе Хавиер. 7-д нь Л лимон. 8-д нь эле үсэг хоёроороо ороод ирэхээр эе гэж дуудагддаг. Ямар дуудах, евар хүргэх. 9-д нь эне. Анио жил. 10-д нь ку. Кугийн дараа ү үсэг орох юм бол үнийг к гэж дуудаж байгаа. Парке. Дараад нь игрэга үгэнд орохоор и гэж дуудагддаг. Йо би. Плая далайн эрэг. 12-д нь эре үсэг ор. Каро үнэтэй. Ямар нэг юм үнэтэй байхыг хэлж байгаа. Каро гэх юм бол машин. Пера лир. Лир жимс. Пера им нохой. Жингэр. Энэ дуудлага бол монголчуудад бас нэг тийм хэцүү биш ээ. Бид нар чинь өвчтэй, эр өсгтэй хүмүүс шүү дээ. 13-т нь эсе аче иш гэж дуудагдана. Шок чочролд орох. 14 дээр энэ нэг хоёр үсгийг үзнэ. Б УБ хоёр үсэг маань Б-гээр дуудагдах тохиолдол их байгаад байна. Бас энэ үг нь В-гээр дуудагдана тийм ээ. Ингэх тохиолдол байна. За жишээ үзье. Amable. За энэ бол асуудалгүй. Энүүн дээр харин ховен эсвэл хобен гэж дуудаад байгаа. Ялангуяа энэ период миний сонссноор бол энэ хоёр Б хобен гэж хэлээд идэг одоо би сонсоход. Ихшгийг уртаар дуудах энэ дүрмийг үзнэ. 15 дээр төгсгөл. Эне эсэ эсвэл ихшгээр төгссөн үг. Сүүлээс хоёр дахь ихшгийг уртаар дуудана гэж байна. Malo. Hablas. Comen. Тэгэхээр ихшгээр төгслөө автоматар энэ бол malo. Сүүлээс хоёр дахь ихшиг. Тэ? Hablas. Comen гэж байгаа. Тэгэхээр энийг чийжлэх хэрэгтэй байгаа. 16 дахь. Үгийн төгсгөл нь бусад гээгүүлэгчээр төгссөн байх юм бол NS-с бусад гээгүүлэгчээр төгссөн байвал сүүлийн ихшгийг уртаар дуудана гэдэг дүрэн байж байгаа. Сеньор ахмад эрэгтэй хүн. Total нийт 17-д нь өргөлтийн тэмдэг байж байгаа. Тэгэхээр дээрх хоёр дүрмээс одоо хамаарахгүйгээр араанда энэ хаана тэмдэг байна? Тэрүүгээрээ шууд уртаар дуудана гэсэн үг тухайн хишгээ. Араанда нэрс жимс. Абле би ярьсан гэдэг одоо өнгөрсөн цагийн үг орж ирж байна. Ингээд л одоо ер нь бол дуудлага нь болчихж байгаа. Англи хэлийг бодоход харьцангуй гайг байгаа зүтэй тий. Тэгэхээр энэ бол цөөхөн дүрмтэй. Ингээд нэлээд удаан хугацаанд зааж эхэлье гэж бодож исэн хичээл маань таны гарт хүрлээ. Хэрвээ тань таалагдсан бол эсвэл испани хэл сурах хэрэгтэй хүн байгаа болвол та энэ мэдээллийг дамжуулна гэж би хүсмээр байна. Энэ хоёр бол Facebook page маань, YouTube суваг маань байгаа. Дахиад хэлэхэд YouTube сувгийг маань дагаад subscribe хийгээд доошоо харсан энэ суман дээр нь all хэсгийг дарах юм бол намайг одоо англи, испани хэлний хичээл оруулах болгонд та бүхэн мэдээлэл хүлээж авах болно. WhatsApp-аар холбогдъё гэвэл дугаар маань энэ байна. Messenger-ээр холбогдъё гэвэл хаяг маань энэ байна. Анхаарал хандуулан өдөө хүртэл үзсэн танд баярлалаа.